Сайн цаана үзэгчдээ News Please нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаагийнхаа дугаарыг Дархан хотоос бэлтгэн тав бүхэнд хүргэх гэж байна. Энэ жил Монголын автомаструудын холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн болж байгаа. Энэ хүрээнд энэ удаагийн Чингис Mastercross уралдаан болж байгаагаар онцлогтой гэж хэлж болно. За энэ жилийн уралдаанд 52 тамирчин оролцохоор болсон. Үүнээс 4 нь бол цааш нэр оролцож байгаа тамирчид байгаамаа. Оролцогчдын хувьд Монгол улсын 28 удаагийн аварга гомт орж 26 удаагийн аварга болдоотор болоод за амжилтаараа тэдний араас нэхэж яваа ариун болт зэрэг шилдэг тамирчид олноороо оролцож байна. Замын хувьд бол өнгөрсөн жилдээ харьцуулахад харьцангуй цас багтаа байгааг бол замд байсан мэрэгчлэнүүд хэлж байгаа. Гэхдээ дархны зам гэдэг бол өөрөө маш олон төрлийн саад бартаатай байдгаараа оролцогчдоос ур чадвар нэлээд шаарддаг. Ерөнхийдөө дархны уралдаан бол маш сонирхолтой болдог гэдгийг оролцогчид тамирчид ярьж байсан юм а. За өнгөрсөн жилдээ харьцуулахад Чингис Mastercross уралдааны энэ жилийн зам нь цас харьцангуй бага байгааг бол мэрэгжлийн хүмүүс хэлж байгаа. За уралдаан эхлэх энэ өдрийн хувьд бол цаг агаар ч гэсэн тааламжтай 4-6 эмийн хүүтэнтэй байгаа юм. За Чингис Mastercross гэдэг уралдаан бол 18 жил тасралтгүй Дархан хотод зохион байгуулагдаж байгаа. Энэ утгаараа маш их үзэгчтэй, үзэгчдийн одоо тис чадан хүлээдэг уралдааны нэг зүй өсөр тооцогддог болсон байна. Дарханчуудын хэлж байгаагаар бол үндэсний их баяр наадмын дараа ордог спортын том үйл явдал юм а гэдгийг хэлж байна. Нэмэлт сайн нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа Монголын автомаструудын холбооноос зохион байгуулдаг Чингис Mastercross уралдаанаас та бүхэнд бэлтгэн хүргэх гэж байна. Хүлээн авч үзсэн үү? Чингис Mastercross уралдааны техникийн зөвлөгөө тэмцээний өмнөх өдөр Дархан хотод болж зохион байгуулагчдын зүгээс уралдааны зам болон дүрмийг тамирчдад танилцуулж гарааны байрлал тогтоох сувлаг хийсэн юм. Нийт 54 тамирчин эцсийн байдлаар мэдүүлгээ өгч 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт Дархан хотын залуучууд театрын талбайд нээлтийн үйл ажиллагаа болсон. Дархан хотын эрүүл мэндийн төв Дархны цагдаагийн газар тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдад эрүүл мэндийн үзлэг хийснээр уралдааны замд гарахад бэлэн боллоо. Уралдаан Дархан хотын төвөөс 5 орчим километр зайд явагдсан. Одоо Чингис Mastercross гэдэг энэ уралдаан тэмцээн бол үндсэндээ Дархны бэрийн тэмцээн болсон тийм ээ. Маргааш өглөө нээлтийн арга хэмжээ явагдахаас ахуулаад манай хамгаалтанд авч эхэлнэ. Хамгаалтыг уралдааны машиныг манай цагдаагийн алга машинаар манай тасган дээр өөрөө гүйбэрдэж явж явна. Нээлтийн ажиллагаа 10 цагт эхлэхэд бүх жолоочдыг согтуурлыг шалгаж аргана. Энэнд эмээх шаардлага байхгүй. Энэ бол нэгдүгээр энэ спорт, энэ тэмцээн, энэ болж байгаа нэр тэмцээн бид нар хүндэлж байгаа. Хоёрдугаар та бүхний дээр нь үзэгчд иргэдийн аюулгүй байдлыг бид нар санах хэрэгтэй, тийм ээ. Энэ чинь өөрөө бас нэг шинэлэг юм байхгүй. Дараагийн өөр аймагт зохиогдож байгаа өөр өдрөл зохиогдох тэмцээнүүд яг Дархан шиг согтуурлын шалгадаг юм байна. Бичвэрэмтний үздэг юм, эмх самбараатай явагддаг юм байна. Заавал автоспорт мотоциклийн уралдаангтаа шороо мангарсан дахисан орилсон байх байлгүй шүү дээ, тийм үстэй. Даа ялангуяа Дархны тэмцээн бол маш эмх самбараатай болдог. Уралдааны эхний хэсэгт 78% дугаартай олон улсын хэмжээний мастер Эрдэнэчулуун, 21 дугаартай Эрдэнэзаяа, 56 дугаартай Отгонбаяр, 42 дугаартай спортын мастер Жаргал сайхан, 67 дугаартай Анхот, 74 дугаартай спортын мастер Мөнх оргил, 48 дугаартай Цэнгэл, 3 дугаартай Гүр Соронз, 97 дугаартай Уйганбаяр, 80 дугаартай Баяраа, 81 дугаартай Инхтүр, 88 дугаартай Дүлгөөн, 14 дугаартай Мөнх тогтох нар өрсөлдсөн юм а. Энэ хэсгээс спортын мастер Мөнх оргил, Жаргал сайхан, Анхот нарын 8 тамирчин хаах шигшээ уралдаанд шалгарч үлдсэн юм. За энэ анх 1999 онд Дархан Батөлөг гэж тэмцээн зохион байгуулж ирсэн. Энд би оролцож анхных нь төрөг авчилаа. Одоо тэрнээс 18 дахь уралдаан өндөр болж байна. Дархны замны онцлог бол ер нь манай үзэгч тамирчдын одоо ганц уралдах дуртай зам байдаг. Яагаад гэвэл мартаа саад ихтэй энийг хүсэн хүлээдэг, жиднийг удаа болдог. Одоо оролцож байгаа тамирчдын тоо гэх юм бол одоо нодлон 52 тамирчин оролцож ирсэн. Монгол улсад одоо хамгийн олон машин оролцож ирсэн, рекорд тогсож ирсэн. Өнөөдөр 54 машин орлоо. Монголын Mastercross холбоо зохион байгуулагдсан 2006 онд. Тэрнээс хойш би одоо 10 дахь удаа энэ замыг хийж байна. Тэгээ энэ зам дээр бол одоо манай бидний үед уралдаж ирсэн тамирчдын өр хүүхдүүд уралдаж байна. Одоо бас сайхан мастрын хүүхд уралдаж байна. Эрдэнэчулуун мастер, Борөвсөрөн мастер, Гансх мастер гэдэг дандаа өр хүүхдүүд нь уралдаж байна. Одоо залуу тамирчид маш их төрөн орж ирж байна. Тэр автоспорт хөгжиж байгаа нэг жишээ дээ энэ бол.
Уралдааны 2 дахь хэсэгт мөн 13 тамирчин гарсан. Үүнд 53 дугаартай Чогсон Дорж, 20 дугаартай Хангал, 98 дугаартай Спортын мастер Түрмөн, 96 дугаартай Бацүх, 46 дугаартай олон улсын хэмжээний мастер Ганс Үх, 10 дугаартай Батмөнх, 50 дугаартай Батнайрамдал, 33 дугаартай Уран Санаа, 51 дугаартай Баторж, 24 дугаартай олон улсын хэмжээний мастер Болдоотар, 63 дугаартай Базар Жаргал, 65 дугаартай Бэм Жаргал, 89 дугаартай Дамдан Дорчнаар энэ хэсэгт магтаж байлаа. Эдгээр тамирчдаас хагас шигшээ уралдаанд олон улсын хэмжээний мастер Болдоотар, Спортын мастер Түрмөх, Дамдан Дорж гэсэн 8 тамирчин шалгарч үлдсэн юм. Уралдааны 3 дахь гараанд 14 тамирчин гарсан. Үүнд 45 дугаартай Батулга, 17 дугаартай Ган Тулга, Тэг 7 дугаартай Үлзий Бадрах, Тэг 6 дугаартай Наранбаатар, 66 дугаартай Спортын мастер Таштава, 57 дугаартай Дүлгөн, Тэг 9 дугаартай Цэнд, 43 дугаартай Оюнбат, 40 дугаартай Батбаатар, 64 дугаартай Бат Эрдэнэ, 95 дугаартай Батинрэл, 70 дугаартай Сод Эрдэнэ, Тэг 1 дугаартай Бацэнгэл, 11 дугаартай Тулга нар оролцсон. Хагас шигшээ уралдаанд Спортын мастер Таштава, залуу тамирчин Батинрэл, Батбаатар нарын 8 тамирчин үлдсэн юм. Сүүлийн гараа буюу 4 дахь гараанд мөн 14 тамирчин гарсан. Энэ хэсэгт 68 дугаартай Спортын мастер Гомбторж, Тэг 2 дугаартай Батцорог, 61 дугаартай Шарибу, 85 дугаартай Пүрбаатар, 26 дугаартай Давгсүрэн, 36 дугаартай Спортын мастер Ариунболд, 25 дугаартай Спортын мастер Оргил, 72 дугаартай Баясгалан, 35 дугаартай Спортын мастер Улам Өрнөх, 94 дугаартай Мөнх Тулга, 58 дугаартай Спортын Дид мастер Бүрбаяр, 82 дугаартай Спортын мастер Сарвал, 55 дугаартай Бацаахан зэрэг олон шилдэг мастерууд өрсөлдсөн юм. Эндээс хагас шигшээд Спортын мастер Ариунболд, Спортын мастер Улам Өрнөх, залуу тамирчин Бацэрэг тэргүүтээ 8 тамирчин хагас шигшээ уралдаанд шалгарч үлдсэн. Уралдааны эхний 4 гараанд тамирчид 2.7 км тойрог замыг тус бүр 5 тойрсон бол хагас шигшээ уралдаанд 7 тойрог, финалийн гараанд 9 тойрог уралдаж шилдэггүй тодорсон юм а. Ингээд үдээс хойш 15 цагийн орчимд тэмцээний хагас шигшээ уралдааны хийсэн. Хагас шигшээ 54 тамирчнаас шигшигдсэн 32 тамирчин 2 хэсэгт хуваагдан финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдсөн юм. Хагас шигшээ уралдааны эхний хэсэгт 16 тамирчин гараанаас гарах байснаас 14 нь уралдахад дараах 8 тамирчин финалд өрсөлдөх эрхтэй болсон юм. Үүнд 24 дугаартай олон улсын хэмжээний мастер Болдоотар, 42 дугаартай Спортын мастер Жаргал сайхан, 46 дугаартай олон улсын хэмжээний мастер Ганс Үх, 67 дугаартай Анхбат, 98 дугаартай Спортын мастер Түрмөх, 74 дугаартай Спортын мастер Мөнх Оргил, 50 дугаартай Батнайрамдал, 51 дугаартай Баторж нар финалд шалгарч үлдлээ. Харин хагас шигшээ уралдааны 2 дахь гараанаас 36 дугаартай Спортын мастер Ариунболд, 95 дугаартай Батинрэл, 35 дугаартай Спортын мастер Улам Өрнөх, Тэг 2 дугаартай Бацэрэг, 66 дугаартай Спортын мастер Таштава, 40 дугаартай Батбаатар, 58 дугаартай Спортын Дид мастер Бүрбаяр, 72 дугаартай Баясгалан нар шалгарч финалцсан. Хагас шигшээ уралдаанд дуусмах тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдад амралтын 40 минут олгодог. Энэ үеэр тамирчид машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг амжуулж хийдэг юм. Буцаа тойлоо тийм яг ингээл ямар юм шарав бэ? За бид нар Монгол маструудын холбооны өдөр төгсгөлийн гишүүн Спортын мастер Бацаахан машинд ороод ирсэн. За тэгээд тэмцээний үеэр ямар үүрэгтэй ажиллаж байгаа вэ? Одоо энэ тэмцээний үеэр гарсан осол аваар техникийн саадлаас бол зогссон машин, одоо онхолдсон мөрөлдсөн машин,
Гэвч ерөнхийдөө техник саадлах гарсан машинуудыг чирж тусламж үзүүлнэ. Талбайгаас гаргана. Тийм хөлөөр гүйцэтгэндээ тэгэл ерөнхийдөө хамгийн гол нь явуулын шүүгч. Яг энэ хэсэг дээр айгүй их туг дайраад байсан шүү дээ. Тэгээ яг энэ дээр туг дайрж байгаа. Энэ бол айгүй эвгүүлтэй. Одоо би ухраад үзүүлж байна л да. Цаатан одоо ийм өгсүр ийм налуу газар байгаа. Ийм налуу дээр эргэлт хийхт бол айгүй төвхтэй хүмүүс тамирчдаас айгүй өндөр ур чадвар шаардсан. Хурдтай орж байгаа энэ дээрээс тий. Хурдтай орж байгаа дээрээс нь шавар ихтэй байна. Өглөө ирээд харж байхад шавар харцсангуу гайгүй байсан. Одоо бол нэлээд шавартай болсон. Хараач шиг боллоосоо явуулсан. Тэгэл одоо гаднаас энгийн хүмүүс харахад бол нэг л сайхан чөлөөтэй авахгүй юм шиг боддог юм шиг байгаа, болдог юм шиг. Яг одоо ингээд одоо энэ бид нэг яг уралдааны замаар явж байна л да. Энэ замаар явхад тий. Энэ зам руу ч одоо ингээд хар урдаар л бууж байгаа шүү дээ. Хамгийн гол нь хүний мэдрэмж. Яг хаана яаж хааз араагаа тохируулж явах вэ? Энэ замын нөхцөл байдал нойтон цастай бартаатай. Яг уралдаад явж байгаа хүн бол энэ нөгөө дөргөлт тэгээд бүр төсөөлөнгөө мэдрэмжүүд авт юм байна. Уралдаж явах явцдаа ер нь тархитлахын өнтертэй дөргөлт мөргөлт нэлээ авдаг байхаа тий. Шаардлага хангасан тийм алгаа авах хэрэгтэй. Тэгээд ер нь тэгээд л одоо төмөрн дотор ийм самаар сэгсүүлж явна гэдэг маань ямар сайн байх вэ? Гэсэн үг шүү. Яг уралж явбал тэрийг юу ч мэдрэхгүй. Уралдааны дараа жоохон ингээд бие болорсон энэ тэнд хөндөр болсон юм. Байна бас. За баярлалаа тэнд. Галзуу болгоноор явж байгаа юм шиг болоод ирлээ. Финалийн уралдаанд шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдсөн. Эндээс спортын мастер Ариун Болд гарааны ихнээс тэргүүсээр уралдаанаа дуусгаж Чингис Мастер Кросс уралдаанд анх удаага хүрсэн. Уралдаа маш сайхан боллоо. Тэгээ шавартай бас их гоё юм байна. Альтрага уулгаатай болох их гоё байна. Тий. Тэгээ урд салхины шил авч уралдсан бас нөлөөлөл юм шиг бас гоё юм байна. Шилгүй уралдах. Анх удаа шилгүй. Урдан зөндөө уралдаж ирсэн. Яг бодсноор л боллоо. Тий. Тий. Цаг агаар дулаахан байлаа. Тий. Ингээд хиддэх төрөө нь бол 14-5 орчим болж байгаа болов. Уралдааны дэд байрт олон улсын хэмжээний мастер Болдоотор шалгарч дархны гараанд жил дараалан 20 дугаар байрт шалгарлаа. Энэ жил бол ер нь жоохон зас багтай байна. Тэгээд ер нь дархны уралдаан гоё болдог. Замын хувьд гэвэл жоохон зас багтай. Энэ одоо нэг талдаа застай нэг талдаа шавартай тэмцээн боллоо. Тэгээ зам нь яг хоёр хуваагдсан тийм гоё сонин сайхан тэмцээн боллоо. Дархны уралдаан энэ жилийн хувьд таны хувьд ямар хөө вэ? Миний хувьд би одоо 2 жил дарааллаад дарханд 2-т орчлоо. Энэний өмнө бас нэлээд олон удаа энэ дархандаа төрүүлжсэн. Тэгээд 2 удаа 2-т орлоо дарханд ирээд. Миний хувьд бол машинд бас нэлээд юм игээд бас машинаа сайжруулахын тулд нэлээд хичээсэн. Тэгээд хичээсэн болооч бас машин бас яг сансанд бас хүрсэнгүү. Тэгээд миний хувьд шилний ялгаа гэвэл угаасаа айгүй том ялгаа гарна. Одоо нэг машинтай явж байхад гараа гаргахад яадаг үлээ те. Тэр шиг л тийм ялгаа гарна гэсэн үг л дээ. Уралдааны 3 дугаар байрын төлөх хөрсөлтөн хамгийн ширүүн байж үзэгчдийг ихээхэн догтлоосон гэх болно. Хүрэл медалийн төлөө спортын мастер улам орныг мөнхөргөл нар уралдааны туршид өрсөлдсөний эцэст сүүлийн туган дээр ялж тодорч спортын мастер мөнхөргөл төрүүлж барианд орсноор хүрэл медалийн олцох болсон юм. Тэрээр дархны гараанаас анхны медалаа хүртэж байна. За Чингис Мастер Кросс хүрэл медалийн олцлонглоо баяр хүргэе. Тэгээд уралдаа яг 3 дугаар байрын төлөө маш ширүүн өрсөлдөөн гарсан эцсийн мөчл баг шийдвэрлэглээ. Тий, тэглээ тэгээд мастеруудтай оролцсон. Тэгээд олон бүрх мастерыг гүйцгээд чанга байлаа. Тэгээд сүүлийн мөчл сүүлийн тойрог дээр, сүүлийн туган дээр, сүүлийн жалган дээр гүйслээ дээ мастерыг. Ойрхон өрсөлдөжсэн тамирчин ямар алдаа гаргасан бол өөрийн чинь хувьд яг ямар давуу тал гарч ирсээр олон бүрх мастер дээр уруу сүүлийн жалган 2 дахь жалган дээр л уруу нэг жоохон хурд багтаа орсноос болоод би
дээрээс орохдоо хүчтэй ороод хажуугаар нь гарчлаа. Тэгээ сүүлийн тойрог байсан. Замын хувьд гэвэл зам яг хуучнараа байна. Тэгээ цасны хувьд бол цас ер нь бол уулаараа цастай. Жалгаараа бол бага цастай мөртлөө шавхаа бол үслээ. Тэгтээ дайггүй байна. Машин техникийн сансан хэмжээнд нь байж чадна. Машин техник сансан нь байж чадлаа. Машинаа сайн анзсан байна. Өөрөөс мотоциклээр уралдаг мотокроссын тамирчин гэж байна би. Мотокроссоор хичээлээд уралдаад нэг 2 жил болж байгаа. Тэгээд өнгөрсөн жилээ тэмцээнүүдээр бас медалууд авсан мотокроссоор. Циклээр уралддаг байжгаад машинаар уралдахад бас давуу тал гарч ирдэг болов уу гэж бодож байна. Давуу тал бол гарч ирнэ. Гэхдээ би бол түрүүлж машинаар уралдсан. Сүүлд мотоциклаар уралдсан. Хобби. Мотоциклаар уралж байгаад машинаар уралдана гэхэлэр ер нь биеийн хүчний бэлтгэл бол сайн хангагддаг. Ер нь бол машинаар уралдах нь бол ядарч мадарч цуцах ч юм уу алдаа гарах тийм асуудал байхгүй болдог. Урдан дархны энэ уралдаанд хэдэн удаа оролцож байсан? Би чи нийтийн дархны тэмцээнд 2-3 удаа оролцсон баха. Амжилтууд гэвэл 4-р ойр, 5-р ойр мөнгөн медаль гэх мэт авч ирсэн да. Эцсийн мөчт хүрэл медаль алдчих шиг боллоо. Жаа харамсалтай. Тэглээ, тэгэн салгагчлаа. Урд дифференциал гэдэг тавьдیں۔ Тэр дифференциал маань гүйс ажиллахгүй хаа. Урд мост нэг ажиллаа, нэг бэл тавиад. Ялангуяа далийн газар алдаад тэгшэндээ яваад байдаг. Яг тийм л болчихлаа. Яг араас нь гараад ирсэн одоо яг хүрэл медалийн болцсон хангасан байгаа. Тэр тамирчны талаар ямар бодолтой байна? Мөнх хөвлөж одоо сайн шүү дээ. Спортын маст бидний нэг үеийнхэн. Тэгээ одоо энэ гомдлож боллоо. Арим бол мөнх хөвөл би яг бидний үеийнхээ яг тухайн үеийн хэний машин сайн байл, хэн сайн явж чадчих. Хэн машин сайн бэлдсэн нөгөө дахин явж. Ер нь өмнө зохиогдож исэн Чингис Мастер Кросс хичнээн медальтай бай. Энэ жилийн хэзээ би автоспортын хичээлд одоо 8 жил болж байна. Яг дахин болдог Чингис Мастер Кросс хичээлээс 2 хүрэл 2 мөнгөн медаль аваа. Тий. Энэ жил дэвт орж байна. Энэ жилийн ер нь өрсөлдөөн ямар хөө байна? Ширүүн байна. Ялангуяа шинэ залуу тамирчид машин маш сайн байна. Одоо өөрөөр машин сайн байна гэж бодсон. Энийг шим бол муу байгаа юм байна. Машин сайн бэлтгэсэн юм байна. Тамирчдын явдлаа сайжирсан байна. Айгуу сайн бас. Зам болоо цагаагаарын хувьд бас дэжгүй боломжийн Юу нь бол автокросс тэмцээнээр шилжүүлдэг. Энэ чиглэлээр оролдог тамирчдын хувьд хамгийн тааламжтай зам байна энэ. Дээрс цаг хараад хамгийн тааламжтай. Яагаад гэхээр энэ хүүтэн биш, дулаахан биш. Дээрс нь тоошоо босдгүй, шавартай мөстэй бүх юмтай. Дараагийн уралдаанд машин дээрээ одоо ямар хөө өөрчлөлтүүдийг хийж байна? За цагдаагийн бүр гайхаад. Юу нь олохгүй л гэдэг. Жоон тохиргооны алдаа байгаа. Механикаар ямар хөө ажилладаг вэ? Төшөө Чимбот гэж залуу ба. Битcoin одоо 8 жил цуглаа явж байна. Тий. Баярлалаа, амжилт. Баярлалаа. Ийхүү Дархан хотод зохион байгуулагдсан Кросс Английн УАД 469 машины 2016 оны уралдаанд шинэ аврагтай залуу тамирчид нь ур чадвараа харуулсан өрсөлдөөнтэй болж боллоо. Монголын автомаструудын холбооноос зохион байгуулдаг Кросс Английн тэмцээн нийт 12 гараа явагдаж, нийлбэр дүнгээр Омикцэст Монгол улсын авраг тодордог юм а. Өнгөрсөн жилийн аврагаар спортын мастер Говдорч тодорч олон улсын хэмжээний мастер Болдоотор удаалж байжээ. Монголын автомаструудын холбооноос зохион байгуулах Кросс Английн энэ оны 3 дахь гараа эх 4-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хот баруун түрүүнд болно. Энэ уралдаан нь холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагдах автомашины шагналын савтай тамирчдад улсын аваргын оноо цуглуулах ээлж цуврал уралдаан байх юм.
Чингис Мастер Кросс 2016-г бол амжилттай зохион байгуулж өндөрлөө. Энэ тэмцээний маань онцлог зам одоо байгалийн юутай цаг агарын хувьд бол маш сайхан болдог. Жилийн тэрнтэй мөн адил одоо сайхан болж өндөрлөө. Тэмцээний өрсөлдөөн улам их чанартай, өрсөлдөөн сайтай ийм сайхан тэмцээн болж өндөрлөө. Тэмцээний өрсөлдөөн жилээс жил тэмцээнээс тэмцээнд ер нь улам чанаржиж өрсөлдөөн авраг болох тамирчид болон медаль шагналт бариланд орох тамирчид бол нэлээд өрсөлдөж оролцдог болсон. Энэ бол Монголын автомаструудын холбооны тэмцээн маш олон зохион байгуулагддаг. Тамирчид одоо мэрэгжлийн өндөр түвшинд мэрэгжлийн тамирчдын төвшөнд бэлтгэдэг болсон нь харагдаж байгаа. Тэгээд тэмцээний өрсөлдөөн бол нэг тэргүүн байрны төлөөх өрсөлдөөн буюу 3 дугаар байрны хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнүүдийг та бүхэн ч гэсэн харлаа тийм. Энэ дээр бол тамирчдын өрсөлдөөн бол хин хэдгээр байранд орох вэ гэдэг нь таавар тийм одоо эцсийн мөч хүртэл тэмцэлсэн тийм сайхан өрсөлдөөн боллоо. 3 дугаар байрны төлөө бол асрыг өрсөлдөөн боллоо. Монголын автомаструудын холбоо эхний 5 буюу шагналт 5 давдан байр буюу медальт байранд шалгаж байгаагүй шин залуу тамирчдыг доод ангил хувааж бас уралдуулж одоо урамшуулдаг болсон байгаа. Доод ангилын тамирчдаас маань зөвхөн доод ангилдаа өрсөлдөхөөс гадна тухайн тэмцээний тэргүүн байрны төлөө өрсөлдөхүүц тэмцээний залуу тамирчид бол маш олноор орж ирдэг. Өнөөдрийн тэмцээний баатар нь бол үнэхээр 95% дугаартай Батнэрл байлаа. Нэг дээд ангилын одоо хүрэл медаль, шагналт байр, медальт байруудад өрсөлдөхүүц тэмцээгээр өрсөлдлөө. Одоо тэмцээний эцсийн дүн гарахад бол 6 дугаар ойронд орсон боловч ер нь тэмцээний дунд агас шгшээ уралдаануудад бол нэлээд өрсөлдөөн гаргаж үзэгчдийг шуугуулсан ийм сайн тамирчин урлаа. За Монголын автомаструудын холбооны дараагийн тэмцээн ер нь сар болгон тэмцээн зохион байгуулагддаг. 4-р сарын 3-нд Улаанбаатар хотод Үлэмж хурдан Мастер Кроссыг зохион байгуулахаар одоо бэлтгэл ажил хангагдж байгаа.